Hobby Club тавтай морил үзэгчтэй нэгэн хүсэл сонирхолдоор нэгдсэн ижил хоббитнуудын халуун яриа өрнүүлдэг Hobby Club нэвтрүүлэг 10 дахь дугаараа үзэгч та бүхэндээ хүргэж байна. Марк цуглуулж, тэндэг цуглуулсан. Цоос цуглуулдаг гэсэн, чихрийн цаасыг цуглуулдаг гэсэн. Багасаа ер нь л бат ойргоо шиг заан цуглуулсан энэ төр гэл ер нь жоохон дуурайх талтайгаар ихэлсэн л дээ. Хамгийн гэмгүү мөртлөө гэрэлтэй хийн цуглуулгын тоонд хөгжим энэ зүйл санагддаг шүү дээ. Амьдралыг сонирхолтой болгодог зүйл. Би хоббиг дон гэж орчуулах дуртай. Таны мэдгэн бас их ачаал баталтай юм байна. Ер нь их юм цуглуулах дуртай хүн. Тэгээ би бүр шоконд орж байна. Сонирхолтой содон гээд 9 төрлийн хоббитнууд манай нэвтрүүлэгт оролцож өөрсдийн хобби сонирхлоо үзэгч та бүхэндээ хуваалцсан байна. Магадгүй үзэгч танд өөрийнхөө хоббиг үзэгчдэд сонирхуулах хүсэл төрүүлсэн бол эргэлзэлгүй манай нэвтрүүлэгт холбогдоорой. Мөн хачирхалтай гайхмар хоббитой хүмүүсийн мэдээллийг бидэнд ирүүлээрэй. Харин манай өнөөдрийн зочид бол Эрвэхэний хоббитнууд. Байгаль дэлхийн төгс бүтээл гэж хэлж болох Эрвэхэ дэлхий дээр нийт 170 мянган гаруй төрөл зүйл байдаг байна. Эрвэхэ олон янзын өнгө гоёмсог хээгэр чимгэлсэн хос сарсан далавчтай. Энэ нь хайрсаар хучигдсан учраас хайрсан далавчтны багийнхан хэмээн нэрлэх нь бий. Эрвэхэнэд урт нарийн хоол амаагийн өвөрмөц ирүүтэй тэр нь хуульч цагиргалсан хэлбэртэй байдаг бөгөөд энэ төрхөөрөө бусад чавчнаас онцгордог байна. Мистик цэцэг хэмээн нэрлэгдсэн энэхүү гоёмсог амьтанд сэтгэл татагдан сонирхон судлаж өөрсдийн цуглуулгаа бий болгосон мэдрэмжтэй эрчүүдийн ховор хоббиг Hobby Club сонирхолж байна. Үзэгчтэй Hobby Club-ийн зочид маань студид хүрэлцээрсэн байна. Монголын Эрвэхэ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Мөнх баяр, уламжлал хамгаалах ухааны их эмч Болдоотор нар хүрэлцээрсэн байна. Та хоёрт энэ орой мэндийг хүргэе. Hobby Club хүрэлцээрсэн та хоёртаа баярлалаа. Тэгээд анх нөгөө Эрвэхэ хатаамал хийдэг хүмүүс байна гэдээ дуулж яхад эмэгтэй хүмүүс болов гэж бодож исэн. Тэгээд хоёулаа эрэгтэй хүн байна их гайхаж исэн. Тэгээд анх Эрвэхэ сонирхож эхэлсэн дурсамжаас хаваалцахгүй юу? За би 1992 онд мөсийн биологийн гүнзгийг төгсөөд 92-оос 96 онд мөсийн бакалавр зэргийг Эрвэхэгээр хамгаалсан. 98 онд Эрвэхэгээр магистр зэргийг хамгаалсан. Нөгөө мөсийн 2 дугаар курсээс чинь ангиа сонгодог шүү дээ. Ангиа сонгоод тэгээд энэ Эрвэхэ судлалыг сонирхож тэгээд анх бол талигч багш Цэнцэрэн багшийн удирдлаганд явж байсан. Дараа нь бол Улхван багш байна. Дараа нь бол Намгаад орж багш байна. Гэт олон сайхан багш нарын хүчээр бол энэ Эрвэхэ судлалаар бол явсан. Тэгээд 98 онд магистр Эрвэхэгээр хамгаалсан. Тэгээд гадаад дотоод эрдэмтдтэй хамтарч Монгол орныхоо Эрвэхийг судалж цуглуулж яваа. Болоотор ахын хувьд миний хувьд бол 10-аас л Эрвэхэ сонирхож явсан юм. Тэгээд 10 жилдээ бол Эрвэхэ сайн одоо хатаж дэлхийг сайн мэддэг байсан учраас тухайн үед нэг сонирхоогүй тэгсгээд хайсан. Санаад телевиз үзэж судал. Хоёр банд телевизээр айгуугаа Эрвэхэ тавьчихсан. Ярьж байгааг бол үзсэн. Тэгээд тэр хоёр бандтай холбогдох өсөл төрж телевизээрөө залгасан боловч утсан нь бас сайн холбогдоогүй. Тэгээд санаанд өгөхөөр манай ээж маргааш нь олон жил уулзаагүй найзтайгаа уулзахаар явтлаа. Одоо тэр айл нь бол тэр хоёр бандын нэгнийх нь гэр вэж та одоо таарсан. Тэгээд түүний дараагаар одоо би тэр бандтай бол маш одоо холбоотой болж тэр хүүхд надад яаж Эрвэхэ дэлгэж чадах бүх технологиг зааж өгснээр би бол эргэж хоббигаа бол маш хүчтэйг сонирхож эхэлсэн. Тэр үеэс би яг өөрийгөө яг мэрэгжлийн цуглуулгыг хийж эхэлсэн гэж би өөрийгөө боддог. Түүнээсээ тооцоод үзэх нь би одоо нэг ойролцоогоо 4 жил орчим Эрвэхэ цуглуулж байна. За тэгээд хоёр цочин маань студид бас цуглуулгынхаа дээжээс авчирсан байгаа. Тэгээд цуглуулга танилцуулах уу? За яг та хэлээ яг. За би бол голцоо ингээд Монгол орныхоо Эрвэхэг л цуглуулсан. Ерөнхийдөө бол Монгол улсад бол 1000 гаруй зүйл гэдэг бичиг тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь бол нөгөө өдрийн ба шөнийн Эрвэхэний цуг орж байгаа. Энэ одоохондоо бол өдрийн Эрвэхэний тоо баримт бол яг ийм
тогтсон тоогоор ер нь бол өдрийн ирэх хөрөл 280 гаруй зүйл бичигдсэн байдаг. Тэр нь ч баригдсан ч байдаг. Надад бол голцоо Япон, Малайз, Перу, Өмнөд Африк, Америк гэх жишээний иргэхнүүд гадаад орноос л голцоо тиймэрхүү маягаар ирдэг. Бид нар өөр хоорондоо солилцдог барьдаг юмнууд бол байдаг. За ерөнхийдөө бол голцоо өдрийн идэх ирвэхийг л яадаг. Зарим тохиолдолд бол би энэ шөнийн ирвэхийг бол бас яг зарим нэгэн өнгө зэс хэлбэр хэмжээ голцоо энэ өнгө нь бол их сонир санагдаж хаяа бол өдөө гадаа явж байхдаа хүртэл цуглуулдаг. За надад бол дэлхийн бусад орноос бол ховор дархан цаазтай ирвэхээ хүртэл дэлхийн дээр байдаг дархан цаазтай ирвэх хүртэл заримдаа солилцоогоор ирдэг. Энэ одоо жишээ нь цуглуулгын дээд хамгийн онцгой содон ч юм уу ирвэх нь аль нь вэ? Энэ дотор бол зүгээр ингээл харахад бол нэг 2-3 зүйл нь их ховордоо. Тэгээ барихад хэцүү. Нэг тиймэрхүү зүйл бол ажиглагдаж байна л да. Аль нь вэ? Одоо жишээлбэл энэ Парнасус Намион гэдэг байна. Энэ Инахисио гэдэг тэр болгон хүнд баригдаад байдгүй. Тэгээ бусад тий ховордоо. Тэгээд бусад ирвэхнүүд одоо нэг ирвэхийг чинь нисэж байгаад ч юм уу сууж ахт нь ч юм уу нөгөө юугаар нь үйл хөдлөгөө нисэж байгаа байдал хөдлөгөө тэгээд хэлбэр дүрс том жижигээс намаарал тэр нисэж чинь энэ нисэж чинь гэл хөдөөл тэгэл явчихдаг байхгүй. Тиймэрхүү хэрэгтэй. За энэ бол маш том ирвэхнүүд харагдчих. Ямар ирвэх вэ лээ? За энэ бол морфо зүйлийн ирвэхнүүд байгаа. Голдуу бол одоо Америкт байдаг ирвэхнүүд. Тэгээд дэлхийд бол энэ хамгийн одоо өмг зүсний хувьд ч тэр ховор байдлаар хамгийн одоо үнэтэй ховор тооцогддог ирвэхнүүд байна. Нэлээд том хэмжээтэй юм а тийм ээ. Тэгээд энэ яг халуун орны ирвэхнүүд бол ер нь амьдрах орчны хувьд бол бас арай нэг тааламжтай байдаг учраас амьдралын циклээр урт. Тийм болохоор одоо энэ биеийн хэмжээ бол бас Монгол ирвэхийг бол хамаагүй том байдаг. Одоо жишээ нь одоо тэрний доотлоо. Одоо энэ дэлхийн хамгийн том болно тийм ээ. Тэгээ ер нь бол дэлхийд дээр хамгийн том ирвэхэд 33 см гэж. Тэгээ энэ одоо Атакус Атлас гэж ирвэх байна. Энэ бол дэлхийд бол биеийн хэмжээгээр бол бас нэлийн дээгүүрт ордог ирвэх байгаа. Миний цуглуулгууд бол Монгол орны ирвэх болон халуун бүсийн ирвэх гэсэн хоёр одоо үндсэн хэсэгтэй. Монгол ирвэхнүүд бол 50 орчим зүйлийн ирвэх байгаа. Халуун бүсийн ирвэх нь бол ойролцоогоор нэг 30 орчим зүйлийн ирвэхнүүд байна. Үүнээс халуун бүсийн ирвэхнүүдээс хамгийн одоо сонирхолтой гэсэн ирвэх бол энэ Атакус Атлас гэж ирвэх байна. Атакус Атлас бол дэлхийн хамгийн том ирвэх юм ба. Үүнээс гадна одоо морфо зүйлийн ирвэхнүүд бол дэлхийд хамгийн ховор, хамгийн үнэтэй тооцогддог ирвэхнүүд байгаа. Эдгээр ирвэхнүүд бол ирвэхний төрөл зүйл дотор бол шувуун далавчтай ирвэхнүүд гэдгээрээ бол бас сонир содон тооцогддог. Үүнээс Монгол ирвэхнүүдээс хамгийн сонирхолтой ирвэхнүүд бол энэ Аполлоны зүйлийн ирвэхнүүд байна. Аполлон зүйлийн ирвэх бол Монгол оронд маш олон зүйл байхаас гадна дэлхий дээр болон Монгол оронд бол маш их ховорцсон тооцогддог. Монгол оронд хамгийн элбэг байдаг нь бол энэ Колеосын төрлийн ирвэхнүүд байна. Колеосын төрлийн ирвэхнүүд бол өнгө төрлөөрийн хувьд бол маш олон зүйл байдгаар цуглуулгачдын сонирхлыг их татдаг. Одоо миний хамгийн дуртай ирвэхнүүд бол одоо энэ өдрийн ирвэхнүүдээс тогсон нүдт гэж ирвэх. Энэ бол Добровены галац гэж. Энэ бол ерөнхийдөө надад бол өнгө зүсний хувьд ч тэр харагдах байдлаар бол маш их одоо сэтгэл зүйтэй хамгийн гоё ирвэх байна. Одоо ирвэхэн дотор бол муухай ирвэх гэж юм байдаггүй. Бүх ирвэх л сайхан байдаг. Яагаад гэвэл бүгд бол байгалийн бүтээгдэхүүн.
Бурхны бүтээл учраас бол бүх өрөөхөө бол цуглуулагч нарт бол сайхан харагддаг. Энэ өрөөхнүүд бол манай Монгол өрөөхнүүд байгаа. Монгол ховор өрөөхнүүд үү? Энэ л яг ховор өрөөхөч би ерэн зүгээр энгийн нэг одоо байдаг өрөөхнүүд ч бий. Ховор хэм бол одоо түрүүний мөнхөр ах ярьсан одоо инацсион тийм ээ. Энэ Папилон махан гэдэг Монголын улаан намд орсон өрөөх хэстэй. Ер нь бол улаан намд одоо нэг өрөөх таарсан гэдгсэн. Гэхдээ бас зүгээр өдрийн идэвхтэр бол нэг өрөөх байгаа. Зүгээр шүний бас өдөр нисдэг шүний өрөөх байгаа. Сфинкс гэдэг хурдан нисдэг өрөөхнүүд сфинкс төрлийн өрөөхнүүд шүтлэг байдаг л та. Монголоор одоо шумбуурын төрлийн. Тийм шумбуурын. Бага тоогсон үдэд ирвэхэн манай орны улаан наманд орсон зор ганц өдрийн ирвэхэ юм. Тэрээр далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог хэнцэр харагддаг байна. Түүний далавчны дэлгэц 70-90 мм. Цагаан өмгийн далавч нь тодгоор өмгийн толбонуудтай. Мөн хой талын далавчны хар хүрээ нь түүнийг улам чимдэг байна. Энэ бол одоо манай энэ судалгаа шинжилгээний усуд өшөө бас сайн судлаач юм уу. Тэгээд өшөө оруулах төрлийн зүйлийн өрөөхнүүд бол юм ирсэн байгаа л та. Яг юм хатамал хийх санаа сэтэл ч юм уу те ингэж болдгийм байна гэсэн хизээ төрсөн бэ? Тэр чи угаасаа судалгаа шинжилгээний үед бол угаасаа заавал одоо ганц өрөөхөө гэлтгүү шавж амтэн ерөөсөө бүгд л бас коллекцтэй яг шинжлэх ухааны дагуу бүгдийг янзлж байгаа шүү дээ. За энэ ингээд миний ажлын өрөө жоохон замбраагүй гэж магадгүй уучлаарай. Гэтэ нөгөө ажил болохоор угаасаа хүн болгонд нэг тийм жоохон замбраагүй юм байдаг шүү дээ. За ингээд эхлээд би өрөөхөө яаж барьдаг вэ? Яаж цуглуулах вэ? Хөдөр яаж яадаг вэ? Эхлээд жоохон мэддэгдэхэн болгоё. За энэ сачок гэдэг одоо шүүрэн овоол гэдэг юм монголоор бол ингээд цуглуулагч болгон янз бүрийн юутай багажтай тэгэл томч байна, нарийнхан ч байна, уртч байна, бүдүүн байна гэж байга барьж байгаа орчноос хамаарат өндөрлөг газар руу, нам дор газар руу гэд янз бүрэлдээ энийгээ тэгэл багажж болох тохиолно. За тэгэл өрөөхөө барьж явж илаа гэж бодоход ингэж бариад ингээ хөмдөг. Тэгээ өрөөхийг бол далавч нь гэмтээхгүй эвтэйхэн барина. Тэгээ жоохон унтуулах маягтай бариад тэгээд ийм аяллаа бүс зүүдгий. Тэгээ эндээ ингээ бүсээ зүүчээд өрөө барьсан өрөөхийг бол ийм гурвалжин цаасан тийм. Одоо бол жишээлбэл ингээд энэ барьсан байна. За тэгээ энэ барьсан өрөөхийг бол ингээд цуглуулна. Тэгээд цуглуулга хийхдээ бол за одоо жишээлбэл ингээд савладаг аянд бол одоо энэ бол жишээлбэл 1996 оны Сэлэнгийн хөдөр сумынх жишээлбэл ингээ байж байна. За тэгээд мөн энд бол 2005 оны богдол төр өрх гэ байж байна. Энд жишээлбэл 2005 оны 7 сарын 11 Арангаан цэнхэр сум гэ байж байна. Гих жишээгээр байдаг. Зүгээр зарим нэгэн гадаад орноос ингээд илгээн юм уу цуглуулга ирэхээр бол ингээд арай энэ савыг бол мэдээж хатуу хайрцагтай ирдэг. Иймэрхүү маягаар. Тэгээ энийг бол одоо эдгээр чинь нэг хатцсан хүрхэл юм бол одоо ингээл хатсан авчиг шүх гэж явчихдаг. Гэх жишээгээр л одоо ингээл эцсийн бүлэгт одоо хүнд үзэх таниулахад ийм олон шат дарааллыг ядаг дэлгэх дуусан дуустлаа ерөөсө барихаас ахуулаад дуусан дуустал ерөөсө гар хөрөхгүй. Гар хөрхөл юм бол энэ ерөөхөж өөрөө нөгөө хайрсан далавчтай учраас дэмтэл авах нь аюулгүй амархан байдаг. Тэгээд энэ утгаараа хүүхэд залуучууд ард иргэд та бүхэн өрөөхийг одоо энэ тэнд явахаараа уцаараа дарддаг, гараараа дарддаг ч юм уу. Тэр болгон чинь өөрөө энэ чинь та ямар нэгэн ховч өрөөхийг дарж болно шүү дээ. Гэх жишээгээр ер нь байглаа ингэж хайрлаа хамгаалах тиймэрхүү талын сэтгэлгээгээр одоо хөдөө орон нутагт явж байхдаа анхаарч байгаарай гэж л захимаар байна.
Болоод дараахын хувьд бол тийс өөр мэрэгжлийн хүн. Яг юм хатаамал хийж болдог ч юм уу энэ хатаамал хийхийг яг ямар байдлаар сурч ирсэн бэ? Энэ тэгээд ерөөхийг хүмүүс нэг яг ингэж боддоор үздэг болохоор бас нэг төдийлөн гой сайхны мэддэг байх л да. Яг ингэ цуглуулга хийгээд ингээ хатаасныг харсан хүмүүс бол ямар сайхан юм бэ, ямар гоё юм бэ гэж бодлоо гайхдаг. Тэгэхээр энэ бас тэр байдлаасаа бас болсон баг гэж боддог. Ерөөхөө чинь хүн бол ерөөхөө барьж цуглуулахад бол анх одоо өдрийн цагаар бол өдрийнхөө амьдралд ерөөхийг барьж цуглуулна. Оройн цагаар бол тэр ерөөхийг янзлж одоо хадгалах байдлаа одоо шөнийн ерөөхийг барьж цуглуулах. Одоо нэгсэндээ хоногийн 24 цагийн туршил завгүй байл гэсэн. Тэгээд ерөөхийг энэ уутандаа барьж хадгалсныхаа дараагаар матрас гэж зүйл одоо хийж удаан хугацаагаар хадгалдаг байгаа. Тэгээд энэ матрасанд бол хийж хадгалахын ач холбогдол бол 100 байр сэрүүхийг одоо тэр доор нь дэлгэж хатаахад бол маш их цаг ордог. Тийм учраас тэр эрүүхийг барьж байр сэрүүхийг одоо гэж матрасанд хадгалснаар бол тэрийг дараа завтай үед хизээч хамаагүй гаргаж иж одоо дэлгэж хатаах боломжийг олгодог гэж боддог. Тэгээд энэ цаасан дээр одоо уулын энэ бичиг байгаа л да. Харин тухайн эрүүхийнийхээ нэр, барьсан газар, хин гэдэг хүн барьсан, хаанаас барьсан, хизээ барьсан, яг ямар газар барьсныг одоо наривчлан координатаар бичиж одоо хамтд нь хадгалдаг байгаа. Одоо энийг одоо хатаагаа суухад ч гэсэн маш их төвчээр хатууж шаардна. Удаан хугацаагаар суух хэрэг гардаг. Дээрээс нь эрүүхээ барьж явахад хөдөө хэрээр олон хоног явах хэрэг гарна. Тэгээд цаг уурын янз бүрийн нөхцөлд одоо хөдөө явдаг учраас бас маш их төвчээр хатууж шаардна. Дээрээс нь эрүүхээ бол хүн явахад хэцүү тийм уул хаадтай гол гарагтай газруударч байдаг учраас тэр газраар нь ч хүртэл одоо явж барих хэрэгтэй байдаг болохоор нийт талаас бас одоо эрүүхээ барих тэр дүүл одоо хэрээр аялах явц нь бол нэгээс талаар бол баг одоо спорт ч гэж хэлж болохоор. Монгол орноос гаднаас өөр ямар орноос эрвээхээ барьж хийсэн бэ? За Монгол орноос Австрали байна, Япон байна, Хонконг, Малайз, Перу гэл ер нь яг зүгээр барьж исэн гэдэг байна. Бас нөгөө эрвээхээ солилцоогоор гэж бас байна. Дийлэнх хөгжилтэй оронд бол тэр эрвээхээ сонирхогч судлаачд нь бол ерөөсөө эрвээхийг үржүүлж одоо 1-р уюудам, 2-р уюудам гэж гаргадаг. Миний хувьд бол зүгээр гадаадын гоё эрвээхийг бол ингэж гэрийн нөхцөлд бол үржүүлдэг л дээ. Одоо энэ бол зүгээр үржүүлдэг савлдаа. Тэгээд зарим нэгэн ховор уюу яг нөгөө судалгаа шинжилгээд таарсан эрвээхнүүдийг бол үржүүлгээр гаргаж авч болдог. Би тэгээд өөрийн сонирхлоор Японоос хүүхэлдээ шатнаас нь аваад тэгээ энд үржүүлж гаргадаг л да. Тэр бол зүгээр сонирхлын журмаар л гаргадаг. Гадаадын ховор болон ямар нэгэн өнгө хэлбэр зүс сайтай эрвээхнүүд бол нэлээд байдаг л да. За ингээд сонирхолгод бол мэдээж сүүлтэй сүүлгүй мөнгө солигддог янз бүрийн мөн энчээ бас ингээд бүр цаатлан харагддаг бүр ийм тунгалагч эрвээхээ байна л да. Байгаль амьтдын эдэрхтэн тунгалаг өнгөд байх нь өвөрмөц бөгөөд бараг үгүй. Тэгвэл тунгалаг далавчтай маш ховор эрвээхээ байдаг байна. Эдүгээ шинжлэх ухаан энэ эрвээхийг эрвээхээ хөгжлийн нэг салаа мөчөр хэмээн үздэг байна. Энэхүү эрвээхийг сайтар ажиглавал далавчны хүрээнд бага зэрэг бараа өнгөтэй болохыг олж харна. Заримдаа энэ нь улбар шар туяатай болдог. Хэрэв далавчны хүрээнд бага зэрэг өнгөхгүй байсан бол энэ эрвээхийг олж харахад туйлын хэцүү болно. Тунгалаг эрвээхээ маш хол нүүдэлдэг. Мөн эр нэмдэ тогтохын тулд өвөрмөц ёс гэмээр зүйл үлддэг. Жишээ нь олон эр эрвээхэнүүд цуглаж эр чадлаа гайхуулдаг. Энэ үеэр им нь хамгийн таалагдсанаа сонгодог байна. Тунгалаг эрвээхээ ховор төрөл биш ч гэлээ хуурай газрын амьтдын дунд тунгалаг байх чанарыг хадгалан үлдсэн цорын ганц амьтан юм. Эрвээхний нөгөө онцлог амьдралын тухай ярихад судлаач хүний тухайд гэх юм бол бүх эрвээхийг л ярих байх л та. Тэгээд амьдралд ойрхон за тэгээд бас
үзэгчдэд илүү сонирхолтой байх болов гэсэн эрвээхний амьдралыг сонирхолооч эрвээхний онцлогийг ч юм уу. За ер нь эрвээхийн төрөл зүйл бол тухайн биологийн одоо биотопод одоо онцлог биотопотоор байрладаг л да. Одоо нуг юм уу, ойн зах юм уу, ойн цоорхоо, уулын хээр ингээл янз бүрээр байрлал л да. Ер нь ойр гээл одоо хүүхэд залуучуудад ард иргэдэд одоо хамгийн ойроор гэх юм бол одоо энэ ирээхээ одоо жишээлбэл монголоор бол халгаач ирээхээ гэдгийг. Халгаан дээр даа ялангуяа ингээл багсралцсан хараар одоо зарим улсууд хөө ямар муухай өтвэ гэлээдэг. Тэр бол энэ одоо энэ халгаач ирээхээ буюу англиас үртийцэ гэдгийг энэний авгалтай байгаа байхгүй. Энэ авгалт энэ ирээхээ бол өөрөө хамгийн эртэж одоо 3 сарын 15 20 гэхэд гардаг. Жилд 3-4 удаа өсөд хориндог. Ийм ирээхээ байгаа. Тэр бол муухай өт биш. Энэ ирээхээний одоо авгалтай байгаамаа. Ер нь бол өөрөө ирээхий чинь байгаль дээр цэцэг дургамлын зүйлийн бүдлийг одоо ихсгэх тэгээд биологийн ялзрал гэж ярьдаг шүү дээ. Одоо энэ амьтдын ялгадас энтрийг биологийн задралд идэвхтэй оролцдог амьтан байхгүй. Бас цэцгийн тоос хүртээ. Тийм, цэцгийн тоос хүртээ. Тэр талаараа бас их аш холбогдолтой амьтан. Тэгээд яг нь хоолт ижилтэй холбогддог юу хэлэх гэдэг нөгөө биологийн ялзрал гэдэг чинь амьтдын ялгадсан дээр сууж тэр чинь бас үннээр очиод тэгэл яаж байгаа гэсэн үг шүү дээ. Ерөнхий ч юм уус хурц үнэртэй зүйлд дурлах. Тэгээс бас сайхан муухайг бас нэг сайн ялгахгүй байгаа шүү дээ. Тийм. Үнэр нь л их дуртай юм тийм байна тийм. Хурц үнэр нь л их дуртай. Түүнээс л одоо муухай үнэр өнө сайхан үнэр өнө гэдэг бол нэг чухал биш л дээ ерөнхий юм. Хурц үнэр л анхаарал. Хурц үнэр л анхаарал. Ерөнхий бол байгаль бол асар их үр нөлөөтэй. Хэрвээ ерөнхий байхгүй бол одоо байгаль дээр цэцэг навч мод ормол бол байх өнцгөө болох юм. Яг л ерөнхий болгон өөрийн тоос хүртээдэг. Өөрөө дээр нь орон гэр болгож амьдэрдэг тийм өөрийн гэсэн ургамлуудтай байдаг. Тухайн ерөнхий нэг зүйл устгахад тэр ерөнхийний тоос хүртээдэг дээр нь амьдэрдэг гэсэн ургамл нь бол устгаж мөхөх бас аюултай. Тэгэхээр бол байгалийн экологийн тэнцвэрт бас ерөнхий их нөлөөтэй. Тэгээд нөгөө Болотрах маань яг хобби сонирхлоор энийг цуглуулж байгаа. Тэгэхээр эндээ мэдээж цаг хугацаа зарцуулаад жилдээ ч юм уу хэдэн удаа ерөөхөө барихаар хөдөө гадаа явдаг вэ? Яг тэр талаар их юм бол бас нэг ажил төрлийн байдлаас болоод төдийлөн яг зорж явж бас чаддаг. Гэхдээ ер нь бол би одоогоор бас нэг хөдөө ажилдаг ажилтай учраас тэр орчмынхаа одоо байгалаас ерөөхийгээ цуглуулж байна та. Гэр бүлийнх нь хобби сонирхлыг яаж хүлээж авдаг вэ? Ер нь миний хувьд бол манай гэр бүлийнхэн бол миний хоббиг маш их ойлгодог. Ялангуяа одоо манай эхнэр, манай ээж хоёр бол миний хоббиг маш их ойлгож дэмж тусалдаг. Яг бол одоо халуун орны ерөөгийг худалдаж авахд бол маш их одоо мөнгө шаардлагатай болдог. Жишээ нь одоо халуун орны ерөөгийг бол дунджаар бол Монголд бол 30-аас 90 долларын хооронд үнэтэй байдаг бол миний эхнэр намайг одоо тийм үнэтэй ерөөх худалдаж авах үед бол ямар нэгэн байдлаар цааргалж харцдаг. Миний хүсэл сонирхлыг ойлгодог учраас энийг бол наачтайгаар бас ойлгодог их баярлж явдаг. Хобби сонирхлаараа эрвээхний хатамал хийгээл эрвээхээ цуглуулад явж байхад мэдээж эрвээхний талаар унш судлах зүйлүүд гардаг байх. Таны сонирхлыг татсан тийм сонирхолтой жишээ баримтууд юу вэ? Яг нь ер нь эрвээхээ цуглуулахад бол мэдээж тэр амтны эхлээс нь сайн мэддэг байх хэрэгтэй болно. Тэгээ тэр утгаараа би бас энэ ийм эрвээхээ цуглуулдаг хүмүүстэйгээ уулзаж одоо эмтлийн мэдлэг олж авч байна. Дээрээс нь одоо ном сонин тэгэл одоо хамгийн их мэдээлэл олж авдаг нь бол одоо интернет л байна. Интернетээс эмтлийн мэдлэгийг бас их олж авдаг. Энэ дундаас яг хамгийн сонин санагддаг гэвэл надад энэ өдрийн эрвээхнээс илүү шөнийн эрвэхэл илүү их сонин санагддаг. Одоо ер нь одоо өдрийн эрвээхнээс чинь шөнийн эрвэхэл бол энэ хэлбэр дүрсэж байна. Одоо биеийн хэмжээг бол арай нэг өөр. Бас одоо өдрийн эрвээхэд ерөнхийдөө эрвэхий гэдэг утгаараа нэг боловч бас ер нь амьдралын байдал юугаар бол онцлогоор шал өөрлөлтөө. Тэгэхээр одоо нөгөө шөнийн идэвхтэй амьдралтай гэдэг утгаараа. Тэгээд дээрэс нь зүйл ангич тэр хэлбэр дүрсний хувьд бас арай онцлог байдаг болохоор шөнийн эрвээхийг илүү их сонирхдаг. Хаан эрвээхээ
Америкийн нэгдсэн улсын биологчид хаан эрвэхийн тархинд байрлах хос молекул дэлхийн татах хүч соронзон орныг бусад шавьчнаас илүү мэдэрдэг болохыг баталжээ. Тархины өрмөц бүтцийн ачаар хаан эрвэхийн амьд луужин болж нүүдлийн замаас хизээж төөрч байгаагүй. Хаан эрвэхээ зуны улирал нүүдэллэн Мексикээс Америк Англиг зэрэн дунджаар 4800 км нисдэг. Тэд замаасаа огт хазаалгүй нэг л чиглэлээр нисдэг бөгөөд эрдэмтэд үүнийг нарны гэрэлтэй холбон тайлбарладаг байжээ. Гэвч шөнө эсвэл үүлэрхэг өдөр замаа хэрхэн олдох нь нууцлаг байсан байна. Хаан эрвэхээ улаан номд орсон шавж бөгөөд 1 жилийн настай. Зундаа Америк, Канада, Европын нутгаар амьдарч байгаад өвлөн халуун орн руугаа буцдаг. Нүүдлийн үеэр мянган эрвэхээ цэцгийн цамирлаг мэт харагдаж, далавчны чимээн, өрмөц нэгэн дуу аваа үзэгдэг учраас байгалийн сонин үзэгдэлд тооцогддог юм байна. Яг юм Монголд болохоор яг эрвэхийн хатамл гэдэг эрвэхийн хоббитнууд бол маш ховор гэсэн шүү дээ. За ер нь ховор л доо. Тийм би бас яг ийм хоббит хүмүүс байна гэдээ уулаад хайж байгаа олдох бол нэлээд бас хэцүүсэн. Нэлээд бас хүн амтнаар дамжуулж мөнх хоёр ахтай холбогдсон байгаа. Ер нь гарын 5 хуранд байх шиг байна тий. Яг цуглуулагч гэвэл одоо хэд байгааг яг нарийн бол хэлжихэд хэцүү. Гэтэ энэ чиглэлээр одоо мөнх хоёр ах шиг ажиллаж байгаа хүмүүс бол бас их л байгаа тийм ээ. Тий, ганц нэг бас гарч байгаа юм шиг байлээ. Тэг яг ер нь энэ чиглэлээр одоо бид нар шиг ингэж ижил чиглэлтэй сонирхож байгаа хүн байвал яг энэ нэвтрүүлгийн дараа ч юм уу бас холбогдоод бидэртэй холбоо харих утас нуц олж авч харилцан холбоотой ажиллаж болно л доо тийм ээ. Тэгэхээр нөө маань нэвтрүүлгийг үзээд тухайн хоббины талаар хүмүүс их сонирхоод ер нь ийм хоббитой болвол яах вэ гэж их холбогддог. Тэгэхээр яг ийм хоббитой болох гэсэн үзэгчид манаас нэвтрүүлгийн дараа бидэнтэй холбогдороо нэвтрүүлгийн утас доор гарах болно. Тэгээд манай хоёр зочинтой холбогдоод одоо яаж эрвэхийн хатамал хийдэг ч юм уу те сонирхсан асуултууд асуугаад бас зөвлөгөө авах боломжтой. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөл хүмүүс эрвэхийг бол янз бүрээр нэрлэдэг те байгалийн бүжигчин нисдэг цэцэг гэд та хоёр юу гэж боддог вэ? Байгалийн бас нэгэн гайхамшиг гэж хэлж болно. Тэгээд эрвэхийг тэр утгаараа би одоо анх цуглуулсан шалтгааныг бол тэрнтэйг л холбож боддог. За миний хувьд бол болдооттой адилхан л да. Тэгээд одоо бол тэгэл нэгдүгээрт одоо нөгөө сая хэллээ шүү дээ байгалийн гайхамшигт бүтээл гэдэгтэй зайлшгүй санал нийлдэг. Тэгээд дэлхийн томоохон компани ч юм уу зарим улс оронд зарим компаниуд бол ерөөсөө эрвэхээр бас реклама хийдэг шүү дээ. Тэгээд логогоо реклама тэр чинь яах вэ гэхээр бас л нөгөө сайн сайхан болохоор л ингэж реклама хийдэг байхгүй. Манай зарим нэгэн компаниуд реклама хийхээр Монголынхоо эрвэхийг нисэхгүй хаавсын өмнөд Африкийн ч юм уу нэг эрвэхийг нэг дондор нас оролцсон талууд байдаг л та. Тэр мөрийг одоо тийм судлаа шинжилгээч улсуудаа хандаад ч юм уу тэгээд тэгсэрнээс Монголын компани бүтээгдэхүүн рекламдаад байдаг байхгүй. Тэгээд Монголынхоо бас гоё юмыг рекламдаад Монголынхоо ард иргэд хүүхэд залуучуудад ятгахна Монголд ийм эрвэхийг нисдэг юм биш шүү. Энэ чинь Монголын эрвэхээ шүү. Энэ эрвэхий чинь гадаадд зөвхөн Монголд байдгийн Монгол улс энүүгээрээ баялаг юм биш үү? Ядахнаа нэг юмараа ч гэсэн үндэсний бас нэг баялаг гэж хэлж болно тийм. Мэдлэг одоо биологийн мэдлэгт нь одоо мэдлэг л хоримтлуулах шаардлагатай л байгаа юм л да юм бол. Цуглуулж хүмүүст өөрийн хүсэл байдаг. Та цаашдаа яг ийм л төрлийн те ийм эрвэхнүүдэд болно гэсэн ямар хүсэл вэ? Том хүсэл гэх юм бол одоо шинэ энэ Атакус атлас ч байт юм уу? Саяын тэр морфо зүйлийн эрвэхэй гэж байт юм. Яг тэр одоо амьдарж байгаа газар нь байгаль дээрээс носч барихыг их хүсдэг. Тэр л одоо хамгийн миний хувьд бол хамгийн том өрөвдөл. Би бол одоо яг нэг хэлэхэд Монгол орныхоо эрвэхийг л аймаг юм уу эсвэл Монгол орны эрвэхийг ин шүү гэдэг нэг том үзэсгэлэн ч юм уу том одоо хүмүүс таниулах үзүүлэн тийм маягтай. Тэгээд тэрийг одоо бусад оронд байдаг юм лээ өөрсдийнхөө орны хэмжээтэйгээр ингээд эрвэхнүүдээ ингээд коллекц маяг бүр энэ том хануулгаад тэгээд тэрнийх нь тархац тэрүүгээр нь гоё өнгөөр нь бас ингээд нөгөө байгаль нь релефийг гаргацсан. Тиймэрхүү би бол нэг тиймэрхүү бодолтой. Ядахна эхлээд нэг номерт бол Монгол орныхоо эрвэхийг ийм эрвэхээ байдгийн, ийм эрвэхээ энд байдгийн, ийм эрвэхээ байдгийн биш үү? Энэ эрвэхийг монголоор нь тэр, англиар нь тэр, латинаар нь тэр гэсэн хүүхэд залуучуудад мэдлэг олгол их зүгээр. Ер нь бол коллекцийн одоо юуг л харуулах хэрэг.
Хүсэл юм хэлцэл. Тэгээд яг залуучууд бид нар одоо бас хөдөө гадаа яваал тий яг ирвэхэ харах зүйлүүд бол маш ховор болсон. Тийм учраас таны энэ коллекц, таны энэ үзэсгэлэн бол залуучууд бидэнд бол маш таны мэдхүйн талаас ач холбогдолтой байх болов гэж бодож байна. Тун удахгүй бас таны хүсэл мөрөөдөл биелж бас үзэсгэлэнгээ гаргаарай гэж хэлэх байна. За их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр энэ хобби клуб нэвтрүүлэгт маань маш ховор хоббитай, ирвэхний хоббитай зочид оролцлоо. Бүгдээрээ дараагийн дугаараар иргэ уулзцаая.